Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. This is the greatest performance maybe ever. Зуны нэгэн сайхан үдшийн мэндийг үзэгчтэй өргөн NBA Talk нэвтрүүлгийн 26 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Би брэндийн хуудасаар та бүхэнд хүрч байгаа нөхөр нэвтрүүлэг маань Star телевизээр даваагаар хүрдэг уламжлал та. За нэвтрүүлэг маань мэдээж та бүхэнд шууд хүрч байгаа. Тэгээд үзэгчдээс нэг л зүйлийг хүснэ лайк and share хийж биднийгээ дэмжээрэй, нэвтрүүлгээ дэмжээрэй. Бас би брэндийн хуудас руу орж ийм зүйл дараатахаарай. Тэгээд нэвтрүүлгийг уламжлалаар Бацаа эдэр өгөн бат шиг ялалт нар хөтлөг хүргэнэ гэж. Өнөөдөр манай ах ирсэн байна. Ах ирсэн би. Том ах ирсэн тий. Том ах ирсэн. Одоо би айгуу давлах толсон. Шинээр ярих минут ч багассан шүү дээ. Ах ирсэн. Баажи бүр галзуурсан юм шүү дээ. Галзуурсан шүү дээ. Баажи ч ер нь бол айгуу ч дэвтэй ирсэн шүү дээ. Хүмүүс айгуу дуртай хандсан шүү дээ. Идрээ хөтлөхөөр би ярихаас урга. Энд чи хөтлөхөө болчихж байгаа. Энд чи ярихаа болчихж байгаа юм чи. Бааз ч хамгаанаад хэзээ. Одоо өнөөдөр бол ялд хөтлөгч ирсэн гуруулаа ярина. Тий. Энэ өчигдөр бааз ч хамгаанаад хэзээс таалсан шүү дээ. Нэвтрүүлгийн ивэнтийн шинэ бүхний эхлэл B brand NBA Talk-ийг цэнэглэгч GP Battery мэдээж 2017 оны NBA-гийн финалийн цуврал эхэлсэн байгаа. Бид 3 дахь тоглолтоос эхлээд финалийн цувралынхаа талаар ярилцаад эхлэе гэж бодож байна. За 3 дахь тоглолт юу болов гэж 2 тэгээ харьцаад байгаа Warriors тэргүүлсэн байдалтайгаар Ohio мужийн Cleveland Hot Cooking Laws аренад очсон байгаа. Хэрвээ тоглолтод Cleveland хожигдох юм бол цуврал 3-ыг бол хизээж гарч байгаагүй хар нүхэнд орох байсан. За энд нэг хоорондоо мөргөлдсөн зүйл болсон. Тэгээд Tristan Thompson, LeBron хоёр хоорондоо ч тийм. Тэгээд хоёрыг эрүүл үгээр зохиолцсон л та. Тэгээд нэлээд хүчтэй зохиолсон юм шиг байлээ. Гэхдээ энэ нь болохоор LeBron-ыг өөрийг нь тодорхой хэмжээнд сэргээгээд өгсөн гэж хэлж болно. Манай бол яг энийхээ дараа бол тоглоом дээр дийлдэхгүй байсан. За энэ тоглолтыг ялт төр тайлбарж ирсэн санагдаж шүү дээ. Тийм. Та хоёр тайлбарж. За тэгэл яг уламжлалсаар эхнээсээ тэгэл яг тэнцвэх явж исэн та. Гүнжлийн финалийн эхний үеийн оноо авалт үнэхээр замбраг алдчихсан. Юм уу өөрчлөж байгаа бас нэг нотлоо тий.
Гэтэ энэ тоглолтууд харьцангуй харин Cleveland ерөөсөө 4-р үе ятал ер нь илүү л явагдсан шүү дээ. Тий. Одоо энэ үед чинь яг нөгөө хин лав нэг хэсгээ хугацаанд бэртдэг. За Irving-ийн оролтууд бол маш хэрэгтэй байсан. Тэгэд лав бэртсэн хоорондор Durant-ны 2 оноо авдаг. Тэгээ дээрэс нэг 2-3 минут хугацаанд Cleveland-ийн шаардлагагүй баахан холын зэнжлэлүүдийг шийддэг гэдэг үе. Тиймэрхүү зүйлүүд л ингээд авалт явуулсан. Одоо энэ Smith бол өстөө энэ тоглолтын дээр 16 оноо авлаа. 5 удаа. Одоо ингээд 3 минуттай байхад одоо энэ л дээ. Лав ерөнхийдөө тэр нэг жоохон бэртэл аваад байхгүй орондоо Tristan Thompson-ийг Durant-ийн 2 оноо авсан. Энэ хүртэл Durant ингэж оноо авах байсан шүү дээ. Эцсийн цэгийг тавьсан шийдэлт энэ байна да. Тэгээ энэ тоглолтыг үзсэн л дээ бүгд. Тэгээд дараа нь ингээд стат харахад бол их сонирхолтой статууд байсан. Ягаад гэвэл финал тоглож байгаа баг 3 минутанд нийтдээ яг энэ хугацаанд Cleveland Cavaliers баг 6 оноогоор хожиж исэн мөртөөсөө нийтдээ 8 тоглолт хийсэн. 8-ыг нь алдсан буюу 8-0 гэсэн тоглолт хийсэн бол Golden State Warriors 11-0 гэдэг маань хийсэн. За энэ нөгөө бидний яриаггүй өнгөрсөн зүйл юу гэхээр Андре Iguodala-гийн сайн хамгаалт хэрвээ энэ шийдэлд орсон болоос яах ч байсан юм бэлээ. За ингээ Golden State цувралыг 3 тэгээр тэргүүлж эхэлсэн. Ингээд цуврал ерөнхийдөө дууссан да. Энэ дээр бас тийж бодож шүү дээ. Одоо ингээд Draymond Green хэлсэн чи зөвхөн финал дээр хэрэгтэй Durant гэсэн. Одоо энэ л байхгүй те. Ерөөсөө хамгийн өмнө эцсийн мөчд одоо ийм шийдэлт хэрэгтэйсэн байхгүй. Яг тоглолтыг ингээд авч явах гаргах те. Одоо шийдэл өнгөрсөн жилийн дөрөв дээр харж эцсийн мөчд болохоор ч LeBron James илүү тоглоод одоо баг нь Curry ч юм илүү тоглоод явцсан бол Golden State ерөөсөө яг эцсийн мөчд авч явдаг бүр тийм том лидер байхгүй. Тийм учраас тэр Barnes-ийг шууд Durant-аар солиод Durant-ын шууд эцсийн одоо энэ шийдэлтийг хийсэн. Тэгээс бол тоглолтын явцад бол нэг тийм Golden State угаасаа нэг Durant-ын шаардлага гэхээс илүү угаасаа ингэ системээр явчихдаг болохоор л харсан би бол. Баадгийн сайн ярьсан зүйл тоглолтын төгсгөлийг Cleveland Cavaliers муу хийсэн гэж нэгж товтлого амжилт бол. Яагаад тийм байдал үүсв? Би бол ерөөсөө нэг үлд шууд тасалж удахгүй байна. Тайнуулууд. Ягаад бол энэ нөгөө сагсан бөмбөгийн финалд ер нь бол энэ баг урд нь яг ийм тохиолдол байсан бас мэдэхгүй байна. 6 оноогоор хожиж исэн баг 3 минутанд 8 тоглоод 1 оноо ч аваагүй гэдэг чинь өөрөө ямар хоёр баг үлдсэн байгаа вэ тий. Тэр чинь нөгөө л багийн нөгөө систем тасалжуулагчийн л ерөөсөө алдаа баг. Тэрнээс тоглогч нарт би бодож алдаа дөрөс дэвшилсэн байсан шүү дээ хамгийн амар. Тэгэхээр шиш туулсан. Маш их тус. Тэгэхээр тэр чинь ерөөсөө баг уул нь бол миний бодлоор зүгээр LeBron бөмбөг өгөөл бусд нь холд гэхэд LeBron зүгээр алдаа аваад. LeBron өөрөө яг Песада хийгээд байх боломж байсан шүү дээ. Тэгсэн чинь бүгдээрээ 3 шидэд бүр сүүлдээ бүр step back гэж 3 шидсээр байгаа гэдэг. Бид нар ерөөсөө ойлгоогүй юм. Ийм л да тэр бол би зүгээр ганцхан гаргалгаа. Угаасаа тайрлуу дээрээс муу бажтай санал гэнэ. Хоёр дахь нь хөр LeBron ягаад сэтгсэн үг. LeBron сэтгэх мотор үлдээг гэсэн. Бензин дууссан байсан. Тоглолтын төгсгийг LeBron гэдэг хүн чинь тоглолт болгон 30-40 минут яриад. Бид нар плей-оффын туршил ярьстай LeBron говийн төгсгөн гэхдээ их минут тоглож байгаа гэдэг. Одоо горно гарч байгаа байхгүй. Хэрвээ плей-оффны ойлгомжтой тоглолтуудад 25 минут тоглоодсон бол 35 биш 25 тоглоодсон бол өнөөдөр LeBron тоглолтын төгсгийг илүү бодож хийх потенциалтай байсан. Одоо яг бүх биеийн хүчээр яваад 4-р төгсөл хүн юм чи ядраад байгаа шүү дээ. Ядрахаар хүн чинь бодгоо байдаг шүү дээ. Гэхдээ дасгалжуулагч юунд байгаа юм. Тэгээд тэр чинь яг амралт юу хоёрын зөв зохицуулах хэрэгтэй үүрэгтэй шүү дээ. Одоо чинь ерөөсөө баг амраахгүй. Цэвэр боддог зориултын хүн байгаа шүү дээ. Дасгалжуулагч гэдэг тий. Тэр хүн биш дээ. Тэр чинь 3-4 минут амрахад 6 минут тоглуулаад дахиад гэж болно шүү дээ. Тэгэхэд чинь энэ үний чинь амраахгүй тоглуулаад байгаа юм чи 40 минут. Тоглох 40 минут 41 минут тоглуулаад шүү дээ. За тэгээд Cleveland Golden State Warriors багийн 15 тэг гэсэн амжилт NBA-гийн төдийгүй Америкийн мэргэжлийн спортын түүхэнд анхны амжилт болсон 15 тэг гэдэг үзүүлэлтийг хэн ч өмнө хийж байгаагүй. 14 тэг гэдэг нь энэ чилийн амжилт байлаа да. Тэгэхээр эн чинь юу л байна л да. Энэ 15 дэх рекордоос нь жарахад ч гэсэн энэ бол одоо бүх цагийн Америкийн мэргэжлийн спорт хамгийн супер баг гэж бол буруудахгүй байхгүй юу. Өрсөлдөгч нь бол муу гэж хэлэхгүй шүү дээ тийм биз. Энэ баг нь хэтэрхий сайн баг гэж. Би бол яг тэгж хармаар байгаа. Супер гэрийг тодорхойлолтондоо хүрж ийн л да. Ямар яг харахгүй. Одоо ийм баг ахиж гарч ирэх одоо ийм өндөр өгчтэй спорт бол хэцүү шүү дээ тийм. Хэцүү. Тэгээд энэ нөгөө олон юунууд хэлж байна л да. Тэр энэ дээрс нөгөө яриад байгаа яг нөгөө ягаад супер баг гэж нэрлэж байгаа юм бэ тийм. Яг бүх тамирчид нь буюу одоо супер одууд нь бүгдээрээ өөрсдөө нэг prime time дээр байна гэдэг. Charles Barkley хэлсэн байлаа шүү дээ. Яг эд үе дээр. Яг эд үе дээрээ байгаа болохоор ялчгүй супер болчиход байна. Тэгээд юуд за Клей Томпсон нэг багт авчиж нэг үеийг ирэхэд нь бол тухайн баян хадуулаа явчих боломжтой. Дрэмдгэн болчих боломжтой. Durant Stable мэдээж хоёулаа MVP хүмүүс. Тэгэхээр чинь нэг дөрвөн одоо баяыг удирдах явах хэмжээний сэтгэл зүйд дөрөв тоглогч нэг багт талбай дээр зэрэг байна гэдэг чинь.
Яхаар бодондоо. Дээрээс нэг Гудала гэдэг финалийн MVP хүн. Сэлинээс гараад. Бас багийн лидер байсан. Бас лидер байсан. Сиксерсийг өдөрж явж байсан. Тэгээ Барнс нь очиод тэнд очиод Даллас лидер болчлоо тий. Тий. Тэгээд ер нь бол энэ Шон Ливингстон ч гэсэн нэг багт очиход ер нь бол гарын холбооч хийж шүү. Тэгэл Тэгээ Joel McKee гэдэг лидер байна. Бас шоугэлж шүү. тийм ингээд энэ тоглолтын дээр ихтэй үнэхээр MVP-нүүд ажиллаа хийж байгаа. Аюулсан хийж байгаа. Дээрээс нь хүмүүс л одоо KD-г яриад байгаа ганц. Яалтчгүй KD. Яг бол KD угаасаа авраг авах хэрэгтэй ч юм уу. Тэнд ганц дутагдчихсан зүйл нь бүгж яг тэрний төлөө гээд хүмүүс KD-г яг гол өдөр болгож байгаа. А тэгсэн мэтээс уул нь бол энэ багийн одоо яг үндсэн Golden State-ийн Stephen Curry бол яг эхний 3 тоглолтын турш бараг triple double төлж байгаа. Тэгвэл 28.7 оноо 9.6 ассист 9 ребаунд. чи сая хэллээ шүү дээ. Эхний 3 тоглолтын дунджаа гэж. Дөрөв тоглолтын бүгдэрийг бас нэг хараа. Яагаад дөрөв тоглолтод миний бол бас өөрчлөгдсөн шүү дээ. KD угаасаа финалийн MVP болох хэрэгтэй юм. Ер нь. Тий. Дөрөв тоглолтоор тэр бүхэн батлагдсан. За хэрвээ энэ тоглолтод Warriors очих юм бол Америк мэргэжлийн спортын төвөнд анх удаага 16 тэг гэсэн амжилт гарч LeBron карьертаа 2 дахь удаага шүүрдүүлэх тийм аюултай тоглолт байлаа. Яа дэ эхний шүүрдүүлэлт бол яг хөө тэр 7 хоног тий. Тэр бол бас Тэр Cleveland жийцүү. Тэр бүрэлдэхүүнийг хараад өрөвдмөр. Энэ тоглолт эхнээсээ нэг зүйл өөрчлөгдсөн. Khloe Kardashian тоглолтыг ирж үзсэн. Улмаар Tristan Thompson тоглолтоо авчирсан. 10 самбарт хүрсэн энэ тоглолтын дээр. Тэгвэл Tristan Thompson чинь за тэгээ энэ дээр эхнээсээ бол Cleveland-ийн давтал зүгээр бараг шилд болгоно амжилт олж, тоглоом болгоно амжилт олжсэн. Одоо нэг хожид ирэхгүй дээр амиа тавина гэдэг чинь. Тэстэ амиа тавьсан тоглолт амиа тавьсан. Ямар ч найдвартай шийд. энэ чинь нөгөө алдах юм байхгүй гэдэг тоглолт биш. Биш. Амиа тавьсан. Алдах юм байхгүй шүү дээ. Угаасаа эдгээр чинь хожигдсон мөртөн тэгэхээр юу ч амьд шууд тэгэл тоглолт. 49 оног ихний үед. Энд торгуулаа шидсэн бол бүр амар явах байсан шүү дээ. 60-аад өгөхөөсөн шүү. 72 Оруулсан жилийн болов. түүхэнд NBA-гийн финалд нэг үд 49-оос илүү он авсан тохиолдол байж байгаагүй дээ. Ийм шинэ рекордыг тогтоосон. Дээрээс нь холын зай жилийн рекордыг 24 болгож тогтоосон. Өмнөх нь 18 байсан. Турлын 2 тоглолтын дээр Warriors-ийн хийсэн амжилт шүү. Нөгөө хамгаалдаг голтостой тавьчих. Тэгтээ хараа энэ тоглолтын дээр би өөрийн дээр өөрөө Facebook дээр бичсэн. Нөгөө 9 амтай муур шиг Warriors-ийн ч ерөөс олдож өгөө шүү дээ. 20 оноо болчиход байгаа л буцаагаал 14 болгоод 12 болгоод тэнгуут нь лүү яхахгүй тайм аут авах болоод ерөөсөө нөгөө сэтгэл амар байлгаагүй шүү дээ. Warriors-ийн 20 оноор хожиж явна гэдэг бол 2 оноор хожиж явдаг ялгаа байхгүй. Тийм л аюултай баг байсан юм байна. Одоо үзэж байгаа бидэд тийм Cleveland 14 буйл тэгэл за хэцүүтэй гэж боддоо шүү. Тэгэл Warriors шал өөр байхгүй сэтгэл зүйн. Хөөс яа харахгүй систем байсан. За тэгээд энэ LeBron-ын шийдэлт Magic Johnson-ыг одоо нөрөө triple double-аар гүйцсэн. Мөч байна да 9 triple double. Энд нэг рүү орчиж байгаа шүү дээ. Нэг рүү орчиж байгаа. Цаг үеийн. Тэгэд Magic Johnson-ын хоёрын араас явж байгаа нэг 2 triple double юм шиг байна. Тэгэхээр хизээж идэхгүй нэг рекорд ингээд LeBron тогтоож авах шиг байна да. За тэгээд тожид ирэхгүй тоглолтонд хожсон. Гэхдээ энэ тоглолт бол яг бид нар бол саяны дүрсэн дээр бол нэг харсангүй хоорондоо нэлээд гоё юм болсон шүү дээ. Энэ тоглолт гоё. Үнэхээр гоё. Аврагын цуврал нөгөө давтаа морил гэмээр тийм. Нөгөө хүлэн хүлээжсэн нэг тийм гоё зодоонтой, удаантай. Эдрийг хүсээд идэг нөгөө тийм. Шүүлтийн эдрийн үеийн одоо саксыг эрг зүлдсэн ингэж авчирсан. Энд дээр нөгөө техникийн алдааны асуудал гарсан шүү дээ. Draymond Green чинь плей-оффын 4-р техникийн алдаага ингээд нийтдээ авсан. Тэр ингэсэн юм лээ. Сая тэрний мэдээллийг дэлгэрүүлээд уншлаа. Тэгсэн чинь нөгөө тоглолтын уур амьсгалыг хурц болж исэн учраас эхний нөгөө Иман Шампарт дээр тохиоддог дээр техникийн алдаа өгсөн шүү дээ. Тэрийг очингууд нөгөө ширээний шүүгч нь бүртгэж авах та. Draymond Green их буруу бүртгээд авцсан юм байлаа. Тэгэнгүүт ордон тэгж тайлбарлангууд зурагчдын тайлбарыг дагаж тэгж тайлбарлаад тэгээ тэрийг нөгөө шүүгч нь очиж залруулсан боловч ордон буцааж авч тайлбар залруулаагүй юм байлаа. Тэгээ тэрнээс болоод нөгөө зурагтаар ингээд дэлхийн нийтэд Draymond Green техник авцсан гэдэг ойлгоод хүрээ явцсан учраас хоёр дахь техник дээр хөөгдөггүйгээр бүүн асуудал үүслээ шүү дээ. Тэгээд тоглолтын дараа сэтгүүлчд асуусан байл да тэр шүүгчээс та яагаад энэ үйл явдал дээр яг юу болов гэсэн. Очсон ширээний шүүгчд очиод Draymond Green техник алдаа гэсэн чинь хоёр дахь нь очлоо талбайгаас хөө гэж хэлсэн. Тэгэхээр энэ хоёр дахь нь шөө Draymond Green-ийн анхных гэсэн чинь хоёр дахь үеэр тэгсэн штэ гэсэхгүй ээ. Тэр чинь Steve Kerr би өгсөн юм аа. Steve Kerr ингээд сэтгэл хөдлөлийн хажуунаас ингэж хэлэрхийлсэн учраас өгсөн. Ингээд үйл явдал нь тийм хүн хоорондын харилцааны асуудлаас болцсон юм лээ. Наач яг үнэ. Би нөгөө стандарт сайд тайлбарласан шүү дээ. Яг тийм асуудал зөндөө гардаг юм лээ. Тийм. Хүн хоорондын харилцааны асуудал. Заалны нөгөө тайлбарлаж нэвтрүүлэгч шүү. Нэвтрүүлэгч гэх юм аа тий. Тэгээ тэр нэ заалнаа мэдээлэл чамруу дайраа. Над руу дайраад идэг тий. Би ч хүний хэлснийг л хэлдэг тий. Тэгэхээр нэвтрүүлэгч хөвчл яг тийм асуудал ордог юм байна л. Тэгээ юу л да энэ Draymond Green яг ихнийхээ нэрээ Draymond Green өгсөн байж болно тий. За яг Steve Kerr Draymond Green аль нь ч өгсөн бай. За Draymond Green өгсөн гэж бодъё. Хоёр дахь техникийн алдаа бол
тийм тэмэргүй байдал өгсөн шүү дээ. Зүг зүгээр багт. Зүг зүгээр багт нь. Тэрнээс өмнө бол мань хүн бол гараас авчаал ингээл явдаг байсан. Яг өгсөн тэр мөч нь болохоор аюу тийм эвгүй үед өгсөн байхгүй буруу үед. Тэгээ буцаагаад яг өөр өөрсдөө аварсан шалтгаан болохоор ихний хагасын тэр асуудал боллоо л доо. Тэгээд ордны тайлбарлагчд бол тухайн үед бас юу гэж хэлсэн мэтлэр бид нар бүгдээрээ сонсч байсан ширээн дээр ягарахгүй дэрэмд өгсөн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр тухайн нөхцөл байдалд шүүгч одоо нэг хүн шүү дээ. Сэтгэл зүйдээ гинт айхтар дайралтанд ороод за би өстө энэ финалыг алах нэ баллах нэ хил аманд орох нэ юм уу тэр дороо бас өөрчлөсөн байх магадлал бий. Ихний ихнийхээ болоод стикер өгдөг болгож чиж гэдэг юм. Яг бол статистикийн багийн 4-5 хүнд жишээ суудсан 10 20 жилийн ажиллаа хийсэн хүмүүс шүүгчийн хэлсэн загварыг сонссон л байгаа. Тэгээд зарласан байгаа. Хэрвээ шүүгч тэрээс орд дотор зарлж байвал бодно шүү дээ. Сая очоо буруу хэлсэн шүү дээ. Наа чи энийг стриминг биш шүү. Наа чи степ хэрэг шүү гэж дахид залруулах хэрэгтэй шүүгчд байсан. Тэгэхээр тухайн моментэд шүүгч нарын алт авахгүй нь бол цэвэр. Энэ цувралыг бүр утгагүй болгоод одоо өнгөрсөн жилийн асуудлыг дэвгэх гээд шүү дээ. Амар юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгсэн тохиолдолд энэ чинь бүр амар юм болно шүү. Стриминг дэрнийг тэр нөгөө техник алдаа бол энэ би зөрөө дээр дахиад стриминг гэрээ гэж тэр чинь клиент дахиад эргүүлээд оруулаад яг илэрээд санал нийлж эвгүй байхгүй. Клиентийн төв ч гэсэн маш эвгүй байдалд орно. Яг бол хожиж байгаа тоглолт ийм зүйл болохыг хүсэхгүй тэгэд өнгөрсөн жилээс тэс өөр нөхцөл байдал шүү дээ. Би бол цаанаа яг үндэ тэгж хардсан. Эдрийг хэлж байгаа яг шүүгчнэр чинь ингэдэж шүү дээ. Одоо ингээд зарлаа шүү дээ. Зарлаад за 3 оноо гингүүд ирээд 2 гэж өөртөө хэлдэг байхгүй. Баян сонсч байдаг. Угаасаа нөгөө нэвтрүүлэгч шүүгчтэйгээ бүр харилцаараа бүр тэд чи бүр сурцсан. Бүх үгийг ингээ за миний заасан юм зөв хэлж гэнэ үсэлдэг. Баян тэгдэв юм лээ. Дээрээс нь Дремонд гэрээ хэрэг 2 техник авсан бол дараагийн тоглолт өнчихгүйсэн. Өнчихгүйсэн тий. Болоо. Плей-офф ч нөгөө тоглолт. Сургаан трипл давал авч болно. Трипл давал. Техник авч болно. Бодоос ихтэй албаас өмнө. Нэг 6 авсан Айзаа Томс байсан шүү дээ. Эмдэрч. Тэгэхээр одоо болох төр Дремдрийн техник араа 4 байна. Дахиад 2-ыг гарах хэрэгтэй байна. Тэр асуудал байна. Тэгэхээр энэ асуудал баг та. 7 тоглолт гарч. Би бол тэр яг тэр алцсан бос асуудаг тэгж таарсан да. тэг зүгээр ингэсэн зүгээр эдрийг тэр юутай бол 100 санал нийлж 100 шалтгаан заалж. Гэхдээ нөгөө талаар юу гэхээр энэ тоглолт тэрдэргүй өөрөө эхнээсээ тийм контакт ихтэй, эхнээсээ тийм нөгөө шүүхэд хэцүү тоглолт болцсон байхгүй. Тэгээ тэрэн дээр аль нэг талд шийдвэр гарна, аль нэг тал нь гомдол үлдэнэ одоо ингэ хийлээ байлаа. Тэгээ энэ бол одоо бид нэг зүйлийг хандж хэлмээр байна. Ялангуяа зөвхөн Монголын үзэгчдээ тэгээгүй юм. Дэлхийн нийтээр сошиалар тийм хардлага авч байгаа. Гэхдээ юу гэхээр энэ спортын салшгүй нэг юм хэсэг маа бүгдээрээ энийг ингэ мэдрээд өнгөрцгөө юу одоо тэрнээс одоо бид нар яаж чадах юм тийм биз дээ. Хүмүүн хэлээ. Шүүгчдэд санаатай гол нь тэгээгүй л дээ. Хамгийн гол юм чи хүн алдаж болно шүү дээ. Гол нь тэрийг санаатаагаар алдаагүй байх л хэвээр. Яг гоо энийг зөв хардуулаад тэгин тэврихний асуудал нөгөө нэг айхтар шүүгч байгаа шүү. Нөгөө тим дооныг игээд одоо албаар нөгөө тоглолтын эцсийн үр дүнд нөгөө хөлөөлдөг байсан. Тэр 2002 оны Сакраменто Кингс лиг шин цувралын сүүлийн тоглолтоос ахвалал энэ асуудал чи хүмүүсийн дотор шууд хараа ийдсэн л дээ. Тэр Доногийн асуудал хэрэг эврээг байсан бол энэбэг өмнө юу гэдэг шүүгчдэр хүмүүс л гэж амар хэлдэггүй л байсан шүү дээ. Энэ ч үгдээ одоо манай Монголч болж байгаа лиг үед байна. Манай 30 нэмэх лиг ч юу болдог вүлээ. Бол цаагаараа бөө юм хардлаа. Хизээч ерөнхийдөө талбай дээр байгаа шүүгч албаар энэ баяг хожуулна гэж хэлзүүтэй. Cleveland Cavaliers-ыг талбайг орхио очихгүй л гэж санаацсан. Тоглохгүй гэдэг. Их санаа зовчлаа. За гиснээс бид нар юу гэхээр бажетаа энэ сэдвэр их ярилцъя гэж бодоод байгаа. Юу гэхээр Durant MVP, Steve MVP гэдэг ингээд бодоход нэг бодлоо би бас ингэж бодсон байхгүй. Golden State гэдэг багч угаасаа супер баг. Угаасаа мундаг баг. Тэрэн дээр юу гэхээр Durant гэж нөхөр эренгүүтээ финалийн MVP-г авчих гэдэг хамгийн гоё амттай тортны хамгийн дээдлийн оройны тэр гоё жимс авраг нь авчин авахар тий. Гэтэ өгмөр л шүү дээ. Гэхдээ тэгэхээр ингэж бодохоор энэ супер баг гэдэг юу н NBA энэ жил 15 тэг гэдэг чи угаасаа л утгагүй болгоод байгаа ингэ шиг тий. Төлөвшөөрч байна. Чи хүлэнчрэхгүй сая хоёулаа 2 хоног Facebook-оор маргалдаа. Тэр утгаараа биш. Миний хэлэх гэсэн юм байхгүй. Яг гоо энд бол айгүй олон би бас нэг аналистууд юм шиг уншиж байна л да. Гэхдээ Барклигийнх надад айгүй таалагдсан. Барклигд гэж хэлсэн. Энийг одоо уул нь бол нөгөө хин Леброн өөрөө эхлүүлчихэд супер багийн бүрдүүлэлтийг эхлүүлчихэд тэгээ одоо яг энэ супер багийн эсрэг өөрөө ингээд золиос нь болоод яваадах юм гэсэн тийм ирсэн байхгүй. Барклиг. Энэ бол ерөнхийдөө бол бас үнний хувьтай болох. Яг л энэ эхлэлийг ерөнхийдөө эхлүүлсэн өмнө шүү дээ. Бид бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ одоо бол ерөнхийдөө энэ бед чинь ингээд супер баг бүрднэ гэдэг юм зүйл чи ерөөсө бүрүүтээр гарч чаддаг. Тэтгэргүй мод очтой. Тэтгэргүй Golden State-ийг барахгүй дараа жил тараа нь харж байгаа Chris Paul Santa-нэр очих бах. Ер нь ингээд аврахын төлөө одоо ингээд одууд нийлдэг юм нэг хэмжээнд очичлаа л да. Тэгэхээр энэ маань өөрөө юмыг эхлүүлсэн нь ялчгүй LeBron мөн. Гэхдээ зүгээр хитрхийн супер баг нь одоо зүгээр Golden State байна. Тэнийг бид нар харлаа шүү дээ. Өөрөлд LeBron одоо LeBron-ы Cavs одоо
бус багуудыг яаж шүүрдэж илаа тэгсэн чинь нөгөө амар шүүрдээд бид нар чи хоёр амар хоёр супер баг гарч ирээд амар тоглоод үзэх юм баг гэсэн чинь энэ баг нь бүр нөгөө багаа бүр яг үнэндээ бүх үеийн ур чадвараар нөгөө системээр илүү байгаа байхгүй бүр яалтчгүй илүү. Яаж ч одоо нэг хүн механизмын үсээр тоглож байгаа надад санагдсан хүндээ. Яг механизмын үсээр тоглоод байгаа байхгүй. Эсвэл нөгөө талын болохоор зүгээр ингээд ур чадварын хувьд би яриад байгаа шүү дээ. Окей, бүгдээрээ ур чадвартай байх. Бүгдээрээ ур чадвар. Тэгээд энд нэг супер хүн бүрдүүлсэн байгаа байхгүй супер бүрдэл. Тэр супер бүрдэлчэнд нэг машин ирээд тулдаг. Энэ яриаг гаргаж ирсэн ялтах нь одоо бид нар яавал эднээс татгалзаж болох уу гэж асуумаар л дээ. Санал онол юу. Яавал супер багуудын бүрдлээс татгалзаж болох уу? Тэр тэргүй за энэ харж байна. 2008 оны ихнийх нь гэж бодож байна. Гэхдээ эд үедээ биш гэдгээр зөвтгөж болох талтай ч гэсэн хэдхэн олон сайн тоглогч нар нэг баг бүрдэж тэр жилдээ авраг авсан нь ингэж болох юм байна гэдэг ойлголтыг дэлхийн нийтээр өгсөн байна. Тэгэнгүүт тэрнээс улбалаад юу гэхээр 2010 оны Майами хит үүсэлтэй. Дараа нь одоо энэ 2017 оны Warriors-ыг үүсэлтэй гэж хармаар байна. Өөр одоо яг үндэ супер баг гэвэл энэс өөр энэ гураас өөр супер баг ингэж нэгдэж авраг авсан баг одоохондоо байна. Хамгийн гол зорилго нь юу? Ерөөсөө бүгж авах гэсэн тийм зорилготойор нэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь одоо LeBron бол үнэхээр тухайн үед Cleveland бол үнэхээр бүр сүултээ бүр за үнэхээр болохгүй байна тий. Үнэхээр иш утсан шүү дээ. Ганцаараа үнэхээр тэр багийг чирэх гэж үтсэн. Үнэхээр ч гэсэн бүр аврах туршлаа гаргаж ирсэн. Тэгээ үнэхээр шүүрдүүлээ тэгээд тэг яагаад энэ яриа гараад байна гэхээр энэ талаар сэтгүүлчдийн өнгөрсөн өдрүүдэд ярьлаа Леброноос өөрөөс нь асуулаа. Тэгсэн Леброн гэсэн хөө одоо би багийн эзэн байсан бол одоо боломжтой бүхнийг л багтаа авчих гэж хичээхүүл шүү дээ. Яагаад болохгүй гэж бас өөрөө нөгөө энэ супер багийнхаа бүрдлийнхээ талаар зөвтгсөн л таа. Яг энд нэг миний харж байгаа үнцэг бол ийм байгаамаа. Энэ бол цэвэр хэвлэл мэдээллийнхний буруу л да. Сошиал медиа хөгжсөн ч бас буруу. Яагаад тэгэхээр NBA-ийн тоглогчдыг эцэст нь харьцуулаад дүгнээд үнэлгээ өгөхөд хамгийн гол яригддаг юм дандаа бүгж болчиход байгаа. Аваргын тоо болчиход. Тэгээ бид нар ч гэсэн яригтаал дандаа л аваргын тоог яриад LeBron James-ийг доош нь хийнэгвэл тий аваргын цувралд гараад идуудаа очигдсан, идуудаа очсон гэл Michael Jordan нөгөө 6 гараад 6 очсон гэл яриад энэ яриад байгаа энэ хэвлэл мэдээллийн энэ хөгжил чинь л өөрөө энэ тоглогчдыг аварга авах болох ерөөсө бүгжиглэл явах хэрэгтэй юм гэдэг юм оруулчихсан. Яг үүндээ бол Lakers-ийн Power цолоос энэ ихэлсэн явдал шүү дээ. Power бол Lakers-ийг маш хямдхан авснаас болоод дараа нэг юуныхын чинь Бостонын жил Lakers-тэй алт хэмжээний баг бүрдүүлээгээл нөгөө энэ их гурвыг авсан явдал. Тэгэхээр одоо энэ аваргын бүгжөөр тухайн тоглогчийн карьерийг дүгндэг явдал бол хит хөөрөгчөд хитэрчээд байгаа байхгүй энэ бол нэг гэсэн. Тэгээд аваргын бүгжөөр одоо хуучин 90-ад онд бол цөөх хэдэн тоглогч аварга аваад явдаг ш. Цөөх хэдэн багууд л доминат хийгээл явдаг ш. Нөгөө хэд нэгтээ энэний эсрэг яагаад бид нар нэгдээ гэдэг байдлаар тийм арга барил байдаг л ш. Ягаад тэгэхээр угсаал NBA-дэс тухайд бол юу 28 баг байсан баг. 28 багаас нэг нь л авраг аав үлдсэн 27 онд муу газрайлал үлдэн тэрнтэйгээ эвлэрсэн. Одооны одууд ч болохоор тэрнтэй эвлэрэхгүй байгаа байхгүй. Гэхдээ заавал авраг аав бид нар. Заавал авраг авч яг л сошиал медиагаас тийм хандлт ирээд байна. Арга нэрийн тийм ирээд байна. Найзууд нь тийм яриад байна. Уулт зөвхөн болон уншсан бүх нийтлүүд нь үзэж байгаа бүх бичлэгүүд нь бүгдээрээ л авраг гэдэг юмыг л бүр ингээл тоттогоол амар болвол энд бол хэвлэмдэлэг л цэвэр буруу байгаа. Тэгээд одоо супер багийн бүрдлөө цаашаа хөгжин нэг хэсэгтэй явна. Хуучин Бостон Селтикс 11 жил 10-т нь авраг авч ийлээ. Юу лээ тэр чинь нөгөө миний үед амар байсан. Тэгээд тэр үед бол энэ би утгагүй л байсан баг. Тийм үстэй. Нөгөө багууд бол өөрөө утгагүй л байна. Одоо утгагүй энэ ихтэл нь болчиход байна. Энэ ч гэсэн ялгаа байхгүй одоо тэр утгагүй зүйлийг л бол. За энэ зогсохгүй. Би нэг дэр бол нэг хэсэг зогсохгүй. Яг тэгэхээр одоо энэ 100 дахиад нөгөө телевизийн гэрээний мөнгө орж ирнэ. Юуны зэс чинь цалингийн зэс чинь бүр амар ихээр нэмэгдэнэ. Ингэж амар их нэмэгдэр чинь энэ баг тамирч. Одооны авж байгаа мөнгөө хэмжээнд нь аваад нэмээд дахиад нэгээс 2 супер авч. Би бол энийг ингэж хараад. Одоо зүгээр бодлоо. Одоо энэ хэрвээ яг юм бол одоо Golden State Warriors нэмээд DeMarcus Cousins-ыг авч болж шин. Яг энэ бүрэлдэхүүн дээр ямар ч цалингаа багасгахгүйгээр дахиад 20 сая DeMarcus Cousins 20 саяд нь окей гэвэл окей. Тэгээ бодлоо энэ утгагүй үстэй. Тэр нь утгагүй. Тийм л бизнес. Тэгээд нөгөө DeMarcus Cousins үүднээс нь биш. За яг одоох юм байна. Харин би болохоор юу бодож байна. Энэ угаасаа жам ясны үзэгдэл юм шүү. Угаасаа ингээд ямар нэгэн ийм салбар чинь асар их мөнгөтэй бол тэр үнд зүйл нь багасаад тий. Мөнгөөр бүхнийг худалдаж авч тий. Тооны араас мөнгөөр бүхнийг худалдаж авч болно гэж одоо тийм яг нөхцөл бэл 90-ад онд чинь тэр хангалттай мөнгөгүй байхгүй юу? Одоо Пагасочиг очиод өө би баг цалингаар ингээд одоо авраг авчий. Тэр чинь аяг утгагүй байхгүй юу? Илүү мөнгөн чухал. Тийм мөнгөн чухал байхгүй. Тэгэхээр одоо энэ чинь бол мөнгөн чухал биш болчиход байгаа байхгүй юу? Хамгийн гол юм. Тийм учраас энэ чинь ингээд хин чаана. Энэ бол угаасаа удаан үргэлжлэл. Энэ угаасаа нэг том соёл болоод тогтно угаасаа тодорхой. Явандаа нэг за нэг 25 30 онд ч юм уу те энд баагааны супер багийн бүрдэлтэй 5 6 баг ч юм уу 7 8 баг 10 баг ч юм уу те. Тэгээ би бүр энийг хооронд одоо тийм л хэлчихлээ л дээ. Би энийг эхлэх бол ер нь бол Real Madrid тоглож шаардсан шүү дээ. Цаавар бол.
мэрэгжлийн спортын одоо хамгийн бол том тийм, давцсан дээр Реал Мадридийн Супербагийн бүрдлийг авах гаргаж. Тэгээд одоо Галактико. нэг Роналдогийн үе те Луиш Фигогийн үе те хичнээн од цугласан байл. Роберто Карлос хүртэл те Зидан те. амар баг. Тэгтээ та бодол тэр чинь бас нэг тийм юм бүрдүүл. бүхэл бүтэн эзэн хаан нь нэг клубд улс хөрөнгө оруулалт ихлээр тэр клуб ч яаж ч ойлгомжтой. Одоо хойд цолонгод тэгдэж зэвсгэр мундаг гэдэг аргагүй шүү дээ. Хоол хүнсээ бүгдийг зэвсэг болгож байгаа юм зэвсэг хөгжихгүй яа. Тэгээ би болохоор ингээд хувийнх нь үүднээс үзэхээр буруу байхгүй. Угаасаа Хэдийг ойлгоод байгаа. Хэдий аврагамаар л байгаа шүү дээ. Яг үнэхээр Леброн чи эзэж намайг багт авраг авахгүй хэлсэн байдаг те. Өөрөө аврагынхаа өсч тэр нисэг тоглох өсч. Одоо сая эдрээ хэллээ. Димаркос Касенс за чи 20 сая аваад энэ багт очиод тоглохыг бол Касенс бүр уугаан тусчоо тоглоё гэж аврагах өгсөн үстэй. Дандаа шалгаж чаддаг юм өсөхгүй. Одоо энэ чи хэд их хөнгөтэй оцооч үн цүүл гэдэг юм чи хамаагүй бага болчих. Ганцхан юм дээр өөрчлөлт үнч гэж бодож байна. Энэ NBA ингэж явж байгаад сая хэлдгээр 5 6 баг ингээд мундаг болох юм яалтчихгүй нөгөө бус жижиг багууд чинь өөрсдөө үзэгчнэр нь багасаад ирэхээр задраад нөгөө багууд чинь санхүүгээр л нэг бацсан. Тий. байхгүй болоод санхүүгийн дүрм л гарахгүй болоод тэгэхээр шин дүрм гарч байгаа. Санхүүгийн дүрм гарах гэхээр одоо энэ тоглогчтой байгуулсан гэрээ чинь 6 жил мөрдөгдөн шүү дээ. Ойрын 6 жилдээ лав тэгж базах боломж байхгүй. Тэгэхээр бид нар энэ супер багийн бүрдлийг лав 6 жил доотлоо харах байх. Супер багийн бүрдэл гэснээс нэг супер баг нь юу гэхээр Golden State Warriors-ийн энэ зүүн 9 тоглогч нь чөлөөтэй ганд болж байгаа гэдэг нэг мэдээлэл байгаа. Гэрээтэй хоёр тоглогч нь Draymond Green, Klay Thompson гэсэн хоёр тоглогч, Steph, Durant, Iguodala, Zaza, Livingston, David West тэр тоглох юм билээ. Макадо. Юу, Маки, Clark. Тэгээ Joel Mackey, Matt Barnes гэдэг ийм 9 тоглогч, бүр 10 ч тоглогч чөлөөтэй. Макадо шүү дээ. Багаараа чөлөөтэй. Багаараа чөлөөтэй болж байгаа. За хоёроо эндээ санаа зовсон юм байхгүй. Санаа зовж байгаа юм байх. Яг гэх юм бол эн чинь амжилттай биш үү нэг бүхэн хоёр тийм үү. Одоо шийдэл энэ дээр супер баг гэдэг одоо сайн эндээс харахад бас нэг тийм дүгнэлтэлж байна. Энэ супер багийн чинь бүрдлийг бас утахгүй болгож байгаа шалтгаан хэм байхгүй юу? Одоо Стив Кэр байхгүй юу? Яг зүгээр нэг 3 тоглогч нэгдээ супер баг бүрдэх чинь бас өөр шүү дээ, тий. Тэгмэл чинь супер баг бүрдүүлж дээр систем нь амар тий. Энэ хоёрыг чинь ингээд цогцоор ингэж авч унтж өөр айх хэцүү шүү дээ. Гэтэл Стив Кэр гэдэг Стив Кэр шиг ийм хүн ахиж ийм Golden State баг гаргаж чадахгүй бас хэцүү байхгүй юу? Цоглуулж бол чадах байх. Одоо 4-5 лаг дамжлаа тий. Одоо дасгалжуулж айгүй чухал шүү дээ. Тий, дасгалжуулж айгүй чухал байхгүй супер баг нэгдэлж. Одоо тэр Декерсийг чинь санаж бид нар тий. Карл Мелон нэрэл энэ чинь нэг 4 амар амт цогцос Гэри Бэдмит ингээл тий. Одомыг хүртэл аваад сүлд. Нэг сүлд очио шүү дээ. Тэгс чинь дасгалжуулж Гэлэвдэнд бид нар хараа л да. Сайн тоглож байгаа байх биш. Гэлэвдэнд 3 сайн тоглож та тий. Гэлэвдэнд бус багуудад болохоор заримдаа хожигдсон шүү дээ. Алуулж саранда тийм үстэй. Алуулж бол арай гэж Леброн очдөг тий. Тэгэхээр энэ Стив Кэрийн систем гэдэг юм тэр супер байгаа чинь бүр супер болгоч. Тэгэл энэ 15. Тийм Стив Кэр өөрөө яг тэгэхээр талбай хажуулт их олон жил суусан л та. Үзээлээ. Юу гэхээр өөрөө сэлгээний тоглож байсан. Дараа нь тайлбарлагч болсон. Тэгээ ерөнхий менежер болсон. Бүх талбай хажуулаас харж бол бүх дамжлагыг дамжичаад өөрөө төгс боловсрчоод яг босч исэн Golden State тэр бүх зүйл гойлцсон байхгүй. Тийм учраас Стив Кэрийн системүүд энэ бэл төгс баг. Тэгээд идрээ нэг ярьж байгаа магадгүй бид бүх цагийн түүхийг хамгийн шилдэг дасгалж болгочийг харж иж болох юм гэж. Зөвхөн би тэрэндээ нэг зүйл санаа зовж байгаа нь юу гэхээр эрүүл мэндэн л. Тэр нэг түүхэн амжилтын эрүүл мэндэн л хойш нь татчих үдэ л гэж бодлоо. За бидний яриа нэлээд сунжирчлаа хэсэг хугацаанд завсарлаад бид эргээд уулзах болно. NBA-гийн финалийн эргэн тойронд юу нь юу болоод байна? Ямар түүхэн амжилтууд гараад байна? Хинтэй холбоотой шуум гарав. Тэрийг хэдэн орон дараа ярилцах болно. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал хуваалц Пиперо албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come 4, 3, 2, 2. This is the
NBA Talk-ийн 26 дахь дугаар та бүхэнд шууд хүрч байгаа. Бид финалийн эргэн тойронд болж байгаа үйл явдал болоод мэдээллийн талаар ярилцсан нэвтрүүлгийн ивент тэтгэгч Pepero замуу Under Armour Mongolia ажиллаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бас нэг мэдээ гарсан манай гурав сонссон баг. Гэхдээ энэ талаар ярилцъя гэж бодоод байна. LeBron James 2018 онд Cleveland-ыг дахин орхиж LA-д ирж магадгүй гэж. Clippers Lakers. Яг тэгсэн чинь LeBron амлалтаа биелүүлсэн юм чинь гинэ. Гэхдээ хамгийн гол нь энэ мэдээг бүх сайт авч тавилаа шүү дээ. Бүх хэвлэл мэдээллийнх. Уус LeBron толгойд бүх юмыг тавьд юм шүү дээ чи угаасаа тий. Жирийн нэг жижигхэн сайтын гаргасан мэдээллийг бол ингэ тоохгүй л дээ. Тэлийн чинь ингэ бүх том сайтуудаар гарч байгаа. Амар өндөр авлалтай энэ мэдээлэл сайн. LeBron явахгүй боломжтой л гэж. Тэгж өөр дээр нэг хамаг одоо муу мухаар дуудахгүй л тий. Одоо LeBron-ы зорилго тодорхой болсон шүү дээ. Ер нь бол MJ гүйцэх гэдэг. Өөрөөс тэрээс бол нуулгуу хэлсэн шүү дээ. Миний хувийн зорилго мэдээж бүх цаг үеийн хамгийн агуу болохоо тэгээд Jordan гүйцэх. Тэр ихтэй бүгдийг тийм мэдээж тэр чинь аврагынхаа бүгдийн тоор гүйцэж ижил Jordan дээр гарах гэдэг шүү дээ. Хэрвээ 7 удаа авраг авчвал LeBron James-ийг бид дээр нь тавих үсээр харахгүй болох гэдэг. Тэгэхээр LeBron-ы хувьд бол тэр утгаараа бол хэрвээ энэ Cleveland баг нь хэрвээ ямар нэгэн байдлаар задрвал тийм ээ одооний авраг юм. Задрвал LeBron James нөгөө аврагынхаа тооны араас хөөхүүднээс өөр бас нэг сайн багийг сонгож байна. Яг бол LeBron-ы идүүн одоо ингээд 3 дахь цав руу орж эхэлж байгаа шүү дээ. Угаасаа ч 33 настай. Тийм учраас зөв тэр яриа тэрэндээ оддож гарсан байна. Зүгээр Clippers гэдэг баг нь надад ерөөсөө аюул сонирхсан санагдав. Тэр яг Chris Paul-тай холбогдсон. Тэгвэл Barry Paul ч одоо Spurs руу явах магадлал өндөртэй байгаа учраас тэр ерөөсөө үний бод. Зөвхөн өөр баг руу явах магадлал эсвэл юу гэдэг Anthony Wade нэртэйг авч нийлээд нэг багт нийлэх тийм ба. Тэгээ энэ яриг нэг сэтгүүлчлэг гаргасан юм билээ л дээ. Тийм л баг. Тэр зүгээр бодлоо л хэлсэн юм билээ. Яг үнэ. Хүмүүс хаашаа ургуулаа. Үгүй тийм яасан ингэ гэсэн чинь энэ Staples-ийн хажууд LeBron-то байртай юм уу бид тэгж тайлхсан. Тэгээ гэртээ. Энэ ч одоо нэг 5 6 байдаг үү Америкт. Танд тийм учраас тэр байр ингэ байгаад байгаа учраас тэндээ очиж амьдрах юм гинэ. Нөлөө одоогийн гэрч сайн нэг ургуулгаа орсон шүү дээ. Тэгээ тийм л юмнаас эхэлтэй. Тэгээ тэр нь хамгийн бол ингэ хүчээ авцсан юу гэхээр манай хэвлэл мэдээлэл, сошиал медиа ингэ гэж яаж юм түгэж байгааг л илэрлээ юм аа. Гэтэ яг LeBron-ы тэр нөгөө бүх цагийн номер 1 болох гэдэг зүйл нь бид нар нөгөө ярьжсэн тоглолтоос тоглолтод рекорд болоод байна. Сая нэг тоглолт нэхэд галдрын тамхин 3 гишүүнийг зэрэг гүйтсэн шүү дээ. Тэгэхээр юу гэхээр хувь тоглогчийн статистикаар LeBron James магадгүй бүх үзүүлэлтээр номер 1-т бичигдэх байх. Оноогоор ч магадгүй. Яг энэ Durant-тай энэ одоо ам зөрсөн явдлаа бол хийсэн байх. Энэ хоёулаа хийсэн байлээ. Саксумгийн нэг хэсэг үст хэцүү нөгөө эмоц сэтгэл хөдлөл. Энэ бол зүгээр саксум байц. Энэ ч гэсэн гоё харагдсан. Үзэгчдээ өвч гэсэн гоё харагдсан шүү дээ. Ууч одоо Larry Bird, Magic Johnson хоорондоо хаацдаг. Тэгээ Charles Barkley, Jordan хоорондоо хаацдаг. Яг л тэр гоё. Нөгөө саксон бомбгийн хамгийн гоё зүйл юу юм бэ гэдэг энэ бүх нөгөө Hall of Fame нөгөө алдрын тэгмд хэлсэн дамжтаас асуухад trash talk гэж ярьдаг шүү дээ. За тэгээд байх байж чинь саксон бүр хамттай. Дөрөв дахь тоглолтод юу гэхээр Michael Jordan-ыг NBA-гийн финалд авсан оноогоор гүйцсэн, Magic Johnson-ыг triple double хийсэн таваараа гүйцсэн байна. Оноогоор бол нэгд орох хэцүү харагдсан. Финалд бол хэцүү юм лээ. Jerry West бол баг 400 илүү онооны илүү. Jerry West ч ганцхан аврахтай. Одоо бүх цаг үеийн хамгийн том лузер гэж ер нь яригддаг хүн л дээ харамсалтай. Яг тэгэхээр ганцхан удаа авраг авсан ихэнх тохиолдолд боосонд хожигдсон. York Knicks-ос хожигдсон. Тэгээд ер нь жоо харамсалтай л тийм дүүхтэл хүн л дээ. Тэгээд энэ дахиад нэг 400 оног авахын тулд дахиад нэг 20 тоглолтод 20 оноод унчлах болж байна л та. Тэгээд финалийн 20 тоглолт гэдэг бол за магадгүй 15 ч юм уу те. Тэгээд финалийн 15 тоглолт чинь дахиад 4 цуврал. Магадгүй 5 цуврал. Тэр чинь бас хэцүү байгаа. Дахиад 4-5 удаа аварга авах гэдэг. Дандаа финалд гарч ирж ижил гэсэн үг шүү дээ. Тэгээд одооний хэмжээ шиг дахиад дандаа 30 тонн аваад ирэх гэж байхгүй шүү дээ чинь цаашдаа бол. Арай л бас хурдан багасаал ирчин багасаал эхлэв шүү. Ассист мэлвэл нэмэгдэх магадaltaй оноо жоохон буурдаг. Тэгэхээр ер нь бол бүх цаг үеийн шилдэг оноо авалтын номер 1 төлөвч хэцүү юм байлээ. Гэхдээ мэдээж боломжгүй гэж хэлэх хараа алга одоо юм байлаа. Мэдээж боломжтой. Саксон бөмбөг өөрчлөгдөж байгаагийн баталгаа гэдгийг сошиал ертөнцөөр ялангуяа сайн дурын экспертүүд их олноор тавьж байгаа. Энэ юу гэхээр энэ финал зөвхөн энэ финалд гарч байгаа рекорд амжилтуудыг онцолж байна. Тэгэхээр юу вэ гэхээр энэ финалийн рекорд холын зайн шидэлтээс эхэллээ шүү дээ. Golden State Warriors баг нэг үед 9 холын зайн шидэлт амжилттай болголоо. Дараа нь Cavaliers нэг үед багаараа 49 оноо авлаа. Cavaliers нэг тоглолтод 21 холын зайн 21 үү те? 24 холын зайн финалийн тоглолтод 24. Тэгээд
113 оноо гэдэг уламжлал яваад байгаа юм л 113 оноо авсан баг л хожигдоо яваад байгаа юм уу? Өөрчс нэг тиймэрхүү юу гэхээр эн чинь 100 финалийн тоглолтод бид нэр хизээ 130 оноо харж байлаа. Яг энэтэй холбоотой юу гэхээр нэг сэтгүүлч дэлгэж тавьсан юм. 14 жилийн өмнөх NBA-гийн финалийн тоглолтыг New Jersey Nets San Antonio Spurs хоёрын финалийн тоглолтын үр дүн гаргаж тавьсан байсан. Гэсэн чинь 90-80, 90-80, 70-80 гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэхээр 120-д 130-д 110 ч гэдэг юм. Энд чинь юутай холбоотой юм бэ? Самбог илүү төгсөрж байна. Илүү төгс рүү тэмүүлж байна гэж бид нар энэ талаар ярьсан шүү дээ. Тэр нь тэмүүлж байгаа илэрлэл нь. Тэр анхны дүүхэн харахад тэр дээшээ оруулах гэж боо юм бол төгсөн юм шүү дээ. Тэр одоо юу гэхээр энэ 24 хоолын зан шийдэл чинь дараа жил дахиад эвдэх ч үгүйсэхгүй байхгүй тийм. Ингээ нэр бодод ингээ зайн одоо ингээл анх 3 шиддэг хүмүүсийг бага байсан шүү дээ. Бүр зориултын хүмүүсд одоо бүгд шиддэг болж. Одоо ингээл 3-аас 4-5 ялахмаас хүмүүс айгүй яг үндэ нэг эдэн жилээр бол 3 шидэж юм шүү дээ оролдог болоо шүү айгүй л. Тэ? Энэ бол угаасаа баг энэ олон зан шийдлийн зураг хойш. Харин тийм. Энэ бол нэг хэсэг степчин газарсан шүү дээ 2-3 жил. Тэгээд 4 онооны шийдэлт гаргаж ирэмэрий гэдэг юм зөв хошигнолтой маягаар ярьжсэн шүү дээ. Одоо харах юм бол тэгвэл хойшлохоос харахгүй боллоо шүү дээ. Одоо энэ чинь бүр сүултээ бүр ингээд оролт ихээс илүүтэйгээр шидхийг илүү болоод эхлэхээр шүү дээ. Тэг ерөөсөө бүгд л шиддэг болчихсон одоо. Тэг амар өдрөвтэй. Түүний тоглогч нар ч гарч шиддэг гураас тийм. За тэгээ мөнгө санхүүтэй холбоотой нэг мэдээлэл бол халж харсан юм. Тэрний үхээр хэрвээ Warriors 4 дахь тоглолтод хожигдсон байсан бол Golden State-ийн $22 сая алдах байсан гэдэг. Зөвхөн тасалбарын орлогоос. 5 дахь болон 7 дахь тоглолтыг талбай дээр авах юм бол Golden State-ийн эзэн $22 сая тасалбараас аваад баяжих байсан юм байна. Гэхдээ азар 5 дахь тоглолт Оклендд болохоор болцсон. Ямаа да? Алдах ч биш л дээ. Алдна л гэж ярил л да. Олж болох мөнгөө л одоо алдсан. Тийм. Гэхдээ энэ чинь $22 сая гэдэг чинь нэг ер нь гайгүй бас тоглолчийн нэг жилийн мөнгө нь үстэй. Тэгээ эн чинь зөвхөн тасалбар шүү дээ. Эн чинь мангай хийж байгаа. За хувцас франчайз байгаа. Тэгээд сая сүүлдээс аналистуудын ярьж байгаа энэ тоглолт дээр юуныхан Golden State Warriors-ын сая сүүлийн дөрөв тоглолтын дээр бол өмнөх одоо 3 тоглолтын Warriors-ээс харагдаагүй нэг зүйлээр бүгэн яраас тэмцэж байгаа байдал, самбарт үсэрч байгаа байдал нэг л өөрсдөө ингээд цаашаа тайвшруулсан. Тэрийг болохоор юутай болж байгаа гэхээр энэ дахины тоглолт сунгал мониттой биш. Ерөөдөө зүгээр 3-0 учраас тэлцүү тайвширсан. Тэлцүү тайвширангуудаа бид нар бол одоо бараг л те одоо энэ тоглолтын дээр одоо энэ 2 дахь төрлийн өглөө болох тоглолтын дээр аварга аав гэдэг тэрлүү илүү хандуулчихсан. Хүн учраас тэрлүү автоматар явдаг юм байна л да. Хичнээн сайн тэлцүү бэлтгэлтэй хүн байсан ч гэсэн тодорхой хэмжээгээр тэрлүү явдаг. MG-ийн үед бол цувралууд бол дандаа л нэг нөр юунд байсан шүү дээ. 6 тоглолтоор л дууссан. Тий 4-2 л дууссан. Дараа ихвчлэн 4-2-оор дууссан. Яг 91 онд бол 4-1-ээр Lakers-ийг хосч байсан. Тэрээс биш тэр чинь бас ингээл тэлцүү үед бас нэг юм сонсон юм байгаа л. Тэгэхээр энэ Golden State-ийн хожигдолд бол ерөөдөө талбай дээр баяраар дэмжүүлгээд үзэгчдийн хувьд бол маш сайн мэдээ бол таарсан гэж би хараад. Гэтэ хоёр дахь өглөө юу болох юм л одоо бас ярилцээ тийм ээ. 5 тоглолт нь яаж гарч ирэх хоёр баг. 5 дахь тоглолт миний бодлоор бол сая бол Cleveland байгаа бүх юм ал гаргачлаа л да. Нийтрэл нэг хожлоо авчлаа л гэж харсан. Угаасаа одоо талбай дээр очиж барахгүй. Би бас барахгүй л байна шүү. Тэгвэл сэтгэл зүйн хувьд би бол Golden State-ийг одоо энэ юу нөгөө цувралын 5 дахь тоглолтноор бол 7 дахь тоглолт гарч ирэх хэрэгтэй гэж би хараад байгаа. 7 дахь тоглолт бүр яг заавал очихсан тоглолт. Тэгвэл Cleveland дээр бод балраа шүү. Тэгээ бодлоо. Тэгэхээр чи нөгөө 3-1 гэдэг нөхөн чи өнгөрсөн жил санагдаад яг өнгөрсөн жил сэтгэл зүй орж ирээд цаанаа нэг бас нэг жоогоор ихтэй сандралтай байна. Би үүсгээд байгаа. Бимбэтэй гарч ирээд. Хэрвээ одоо биш үү те би 2 өдрийн өглөөрөө тоглолтод хэрвээ Cleveland Cavaliers саяны шиг бүр төгс галзуу те баг одоо 25 26 одоо 3-аас игээл галзуу тоочих юм бол баажгаас ахуулаад ихнээсээ ахуулаад дотроо сандарч тодорхой хэмжээтэй сандарна шүү дээ. Тийм учраас би харин 2 өдрийн өглөөрөө тоглолтыг 7 тоглолт бэлдэж байгаа юм шиг гарч ирэх хэрэгтэй. Зүрс ихнээс нь дуусах хэрэгтэй Warriors. Үгүй бол Cleveland хожих маа. Cleveland Warriors хожихын тулд юу гэхээр тэд өөрсдөө л тоглох хэрэгтэй. Cleveland хожихын тулд түүхэн рекорд тогтоох хэрэгтэй. Дахиад нэг. Тийм. Mission impossible байхгүй юм чи. Би тэгээд нөгөө Tom Cruise л ш том болоод нөгөө би одоо Cleveland ингээ хоцсон тоглолтоос ингээ хараад бас өмнөх тоглолтноор бас айгүй хожих боломжтой тоглолт байсан шүү дээ тайлбарлалтай. За нэгдүгээр шүү дээ. За нэгдүгээр LeBron James те одоо гаргаж тоглолтоо гаргах шүү дээ. Тэр нь одоо баг triple double хийгээд 39 дэш он авах заяа. Irving 40 дэш он авах шүү дээ. J.R. Smith 5 удаагаар бас ихсэн. Kevin Love 20 оноо 10 самбар авах шүү дээ те. Tristan Thompson 10 самбар 10 самбарын баг 7-8 нь offensive байх шүү дээ. Сэлгэнээс Deron Williams 5 оноо авах шүү дээ ядчил. Сэлгэнээс Dante Jones техникалдаа авах шүү дээ. Гоо төгнөд тавьчихлаа шүү дээ. Ингээ юмнууд ингээ хараад нөгөө чеклист үүсгэн шүү дээ. Cleveland хожих боломжтой. Тэгэхээр энийг дахиад одоо 3 тоглолтноо дараалж. За эхний 2 тоглолтод би хоёулыг гаргацсан гэж би хараад байгаа байхгүй юу? Яг тэр 3 тоглолтоор хожих бүрэн боломжтой байсан.
3 тоглолт дараа жинийг гаргана гэдэг бол юу вэ? Чи одоо Mission Impossible-ийн дараах нь одоо ямар үг вэ мэдэхгүй одоо. Бэлшүү даалгавраас өмнө бүтшгүй даалгавар гэж байх уу? Мэдэхгүй. Бүтшгүй даалгавар хийх гэдэг юм л та. Warriors-ийн хувьд бол яг л хэлсэн ялт хэлдгээр нөгөө стемерэл явах хэрэгтэй гаргадад тоглолт. Өөрсдөө тоглолтыг авч болохгүй. Steph Curry саяны шиг 10 дэх оноо авч болохгүй. Хоёр дараалж Steph Curry бас муу тоглож ирсэн тохиол 2015 оноос байгаа шүү дээ. Бага. Югүйдэг шүү дээ. Iguodala ягаад NBA финалыг авсан. Steph Curry жонголтод орж ирсэн шүү. Тийм учраас би зөвхөн Cleveland-ийн фан хэрэг би өнөөдөр байсан бол миний хувьд бол ингээд нөгөө гэрэлчин бол харагдаад байгаа. Ийм зүрхтэй маш жижигхэн гэрэл харагдаж байгаа. Би зүгээр бидний аврагын төлөв хэрэг дуусах гэдэг л да. Магадгүй энэ дахиад энэ цувралыг удаан үргэлжлэхгүй учраас гэж таамаглаад байгаа учраас дараагийн дугаар дээр бид өөр зүйл ярих байх. Дараа жилийг ярьж л да. Яавал Cleveland Cavaliers одоо байгаа бүрэлдэхүүн дээр яавал дараа жилийн Warriors-тэй тэнцүү өрсөлдөх вэ? Би бол юу бодож тоглогч гэхээсээ зүүн дасгаж удагтай л холбоотой юм бол. Тайрал үг солих. Тийм дасгаж. Одоо гол нь хэн бэ гэдэг байна. Mike Brown. Steve Kerr шиг хүн бол одоо ингээл яг түрүүний ялтын хэлдэг бол үнэн байхгүй. Одоо ингээл хажуунаас суусан бэлтгэцэн мэлцэн дээ. Энээр гадна энэ бол нэмэлт чадвар шүү дээ. Хүн суулгадаж чадвар те. Тухайн хүний өөрийнх нь нэг мэдрэмж, дотоод чадвар мэдрэмж гэж байна шүү дээ. Steve Kerr шиг юм хүн гарч одоо ховор шүү дээ. Энэ бол жинхэнэ нэг байгаль дээр нэг diamond ингээд өөрөө ингээд бэж идэв шүү дээ. Янзлаагүй те. Team diamond байхгүй. Тэр чинь ингээд гой засаа зүлгээд ингээд гоё нэмэлт юмнуудыг суулгаж ингээд гоё одоо брэнд болгодог те. Тэгэхээр бол team хүн бол айгүй гэж уур чадрын хувьд гэх юм бол Cleveland бол team ерөөсөө team огцсон team өөр team одоо хол тасцсан юм болж team баг биш байхгүй. LeBron энэ дэлхийн өнөөдрийн хамгийн шилдэг тоглогч. Тэгээ Kyrie өнөөдөр өөрийнхөө тэр яг байрлалтаараа бас л номерыг тоглогч нь байна. Kevin Love хийн те. Тэгээ ингээд ярих юм бол энэ чи их гурвал байна уу? Байна. Тэдэд тусалж байгаа тоглогч нь яг зүгээр сая зүгээр сүүл дээр авсан тоглогч нь яалтчгүй уул 80-аар туршлага авсан шүү дээ, 2 туршлага. Дероник аваад боготны гимтчлээ. Ихний тоглолтод гарч ирэл гимтчих. Уул нь бол бас буруу ч шууд зүйл юм хийсэн байхгүй тий. Тэгээд энэ Дерек Уильямсыг яагаад хэрэглэхгүй юм бэ? Бидрийг бол аюу гайхдаг. Одоо болтой. Ерөөс нэг ч хэрэгсэнгүй шүү дээ. Fry бай. Тэгээ энэ дрийг ашиглаад үзэх юм бол магадгүй тэр Тайронд ашиглаад үзэх юм бол бас арай өөр болж магадгүй гэж боддог байхгүй. Ерөөс ашиглахгүй. Одоо Керих бол өөр л да. Одоо Люк Волт аягүй ухаантай шүү дээ тий. Тэгээ Керих бол шал өөр байхгүй юм бол тий. Ухаантай байхаас илүү юм байгаа байхгүй тий. Илүү юм байгаа. За. NBA-ийн финалийн дараагийн тоглолт мегмар гаргийн өглөө уламжлалт 9 цагаас болно. NBA Talk-ийн 26 дугаар энэ хүрээ төр завсарлаж байна. Эсрэг хугацааны дараа гой зүйлүүд ирнэ. Тэгээд бас нэг чөлөөтэй гэнт эсвэл солилцоо номинат. Game of Thrones байх тий. Game of Thrones дараа нь. За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Биеийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал, хуваалц, Pipero. Албан ёсны дистрибьютор Green City. Two teams who have battled through 6 games have come from 4-3-3-2-2. Хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн 7 хоногт финалийн үеэр ер нь бол мэдээлэл маш бага гарсан. Гэхдээ нэг мэдээлэл анхаарал татаад өнгөлөө. Тэрний юу гэхээр Detroit Pistons баг солилцоо наймаа ихээр багуудтай холбогдож эхэллээ гэж. Тэгээд тэдний солихыг хүсэж байгаа хоёр тоглогч нь хэн бэ гэсэн чинь Andre Drummond, Reggie Jackson хоёр гинэ. Сонин тий. Гэхдээ сонин биш. Энэ баг reset хийх гэж байгаа байхгүй. Энэ хоёр талаар явахгүй нь ойлгомжтой. Andrew Drummond хэдийгээр самбарын магас ч гэсэн маань бус тэл зүйн өвднө 4-р өдрийн талбай байх хэрэггүй тоглож болсон шүү дээ. Энэ жилийн би бизнес явуулбар ойлгомжтой болсон. Тэгэхээр энэ чинь нэг Aaron Baines илүү ашигтай байна гэж бодлоо. Яг дасгаж байгаа. Тэгэхээр тэрэнд чинь бас нэг зөв дасгаж удагч төр очиж
Биш. Dwight Howard-ыг од болгож гаргажсэн Стив Ван Ганди яваа шүү дээ. Тийм л дээ. Нэг төвдөө тоглолтоо тий. 4 жилдээ. Тэгээд Рамонд нөгөө чөлөө шийдэлт нь яахгүй бол тэгээд хэцүү юм да. Чөлөө шийдэлтээ хийж өрн сурахгүй бол тэгээд одоо нөгөө Dwight араас л явлаа л да. Reggie Jackson үед. Угаасаа өөрийнхөө орон зайг алдсан шүү дээ. Ишсэн бид алдсан шүү дээ. Дууг нь одоо OKC-гээс гараад дараагийн James Harden гэж бодож байсан юм шүү дээ хүмүүс. Ер нь тийм шүү тийм. Өөр магтчихвал алах юм болов гэсэн тэгэл байхгүй болсон. Тэгэхэд ягаад бид нар Detroit Pistons хийгээд байгаа юм? Өөр ярих сэдв байхгүй л тийм. Нөө финал явсан чи 2 баг үлдээд бус багууд нь ерөөсөө тэр нэг жоохон гоё гэсэн талаас жоохон түүж юм л да. Зүгээр жоохон үед л драфт ирэлцээ л да. Lonzo Ball сая Lakers-ийн бэлгэлээр очсон, аавыг хөргөлсөн оруулахыг 2-3 өдөр очсон уу? Хоёулангийн тоол хэлбэрж өдөр очсон байна. Тэгээд онцгойд юм үзүүлээг үгсэн. Яг тэр бэлтгэл хамрагдсан одоо хүмүүс байгаа шүү дээ, тий. Тэр ингээд их сурвалжуудаараа мэдээлэл дамжуулах бол онцгой айдам харагдаагүй гэсэн. Гэхдээ тэр нь авахгүй гэсэн үг биш л тий. Мэдээж авах магадлал иврэ байгаа. Гэхдээ нөгөө нэг юу гэдэм бэлтгэл дээр чинь гарan дараа мэдээлэл гардаг ш тодорхой хэмжээгээр. За энэ юус энэ багт очих юм бараг багтаа юм шиг байна. Тийм юусаа болоогүй. Тэгээ одоо удахгүй Lakers өөр дахиад нь болох шүү дээ. Бас бэлтгэл гараад эхэлсэн л байгаа. Манай ялтаас л асуулаа. Манай ялт бол ерөөсөө ганц ерөөсөө яаж битгий тэрийг аваасаа гэдэг тийм үедээ байгаа шүү дээ. Хэрэггүй тэгсэн чинь аав лавар болно юу гэж манай 3 хүүхдийг гурвангийн авчих юм бол Lakers авар болно гэсэн. Зайгүй л гэдэг. Нэр. Тэгж хэлсэн. Тэгээд би зөв энэ Lonzo Ball-ыг хэлсэн юм надад бүр нэг аюу гайхалтай харагдсан. Мань хүн хэрвээ Lakers очих хүсэж байгаа бол тэр багаж жоохон магтаа тэр тоглогчдоо магтах ёстой шүү хүн чинь. Эсрэгээр бүр доош яг хайцсан. Аавын хүн үлэн шүү дээ бас. Тийм. Lakers гэдэг багт бол миний харж байгаагаар бол лидер гэдэг хүн хэрэгтэй. Энэ багт одоо бол лидер алгаа. Лидерүүд бол зөвхөн ихээс нөгөө төрдөг. Лидерүүд бол нөгөө би болдоггүй гэдгсэн. Чи өөрөө лидер өгсөн чинь би бол лидер мөн гэдэг. Нэгсэндээ цаагаараа D'Angelo Russell, Julius Randle, Walden тэ Ingram тэгээд Clarkson эдгээр бол бүгд л байхгүй болгоо. Та нар бол намайг очлоо та нар бол хинжишээ л. Ямар нүрээр очиж тоглоно орчвол Одоо харин бодлоо. Хэрвээ Lakers Lonzo Ball-ыг авчвал бэлтгэл дээр алуулна. Бүр аллаа штэ бүр гоё. Хятадгаа бодлоо. Тэгэхээр тэр багтууд тэр тоглогчийг илүү сайн болгоход бэлтэж болно. Эсвэл тухайн багийн өөр амсгал хог дээр гараад байна шүү. Бол хог дээр D'Angelo Russell-ыг сольж чадахгүй бол яах гэж Lonzo Ball яв. Тэгээд энэ жилийн драфт ихний 3 сонголт жугаалал холбоон тоглогч байх болно шүү. Тэгээд Lakers-д бас амар рисктэй шийдвэрээр ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр би Lonzo Ball-ыг бити аваасаа гэж. Шууд драфтаа солиод өөр том одоо авах гэдэг дугаараар байгаа шүү дээ. Бид нар бол хоёроор бол хэнийг авах өгсөн шүү дээ Lakers. Joshua Jackson-ыг өгсөн байна. SF-ийн байрлалаар тоглолт. Драфтыг бол зөв битүү ирлээ шүү дээ. Тийм. Ingram-ыг яхах. Ingram-ыг яасан. Дөрвөлүүч харин би бас гайхаад байгаа. Дөрвөлүү гэдэг байхгүй. Ingram ч 3 дээр SG дээр хэнийг нөгөө rookie залуугаар. Чи дөрвөлүүл гэсэн шүү Ingram өмнөхдөр бас. Зүгээр team нийт base эсвэл хараад байсан. Хөргийн амт дийлэхгүй шүү дээ би энэ. Ягаад ч фуграал үнэ. Гэхдээ ер нь бол Lakers бол нэг хүн үнэхээр илүү харагдаж байгаа юм. Julius Randle. Lakers байгаад байна. Тэр чинь одоо яриад 3 жил яриад одоо хэрэггүй. Тэгээд Ingram-ыг 4 гэж би ярьжсэн дээрээ. Randle Jackson таарна. Яг гоё болно. За бас нэг юу вэ гэхээр Америкч одоо дуудлага худалдаа бол одоо юу гэдэг ер нь өндөр хөгжсөн газар. Тэгээд дуудлага худалдаагаар нэг гутал маш өндөрсөн. Түүх нь байгаагүй өндөр хөгжсөн. Юу гэхээр Michael Jordan 1984 онд Олимпиад орохдоо өмсөжсэн нэг хуучин муухай нэг сэмэрхий пүүз $114,000-ыг үнэ хүрчээ явж байгаа. $144,000. Нэг пүүз. Тэгээд мэдээж хүн өмсөх гэж авахгүй тодорхой. Авах гэж л авах тийм. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг хэн нэгний пүүз ингэж өндөр үнэрчсэн анхны тохиолдол юм шиг байгаа. 84 он чинь коллежийн тоглогч нар Олимпиад ордог байсан үү? Үгүй тэгээд одоо угаасаа ер нь энэ хүний ганц хийсэн хамгийн том юм л тэр юм биш. Одоо ерөөсөө Jordan гэдэг брэнд өөрөө Nike-ийн хамгийн том брэнд тийм үү? Өнөөдөр тэр пүүзнүүд нь гарсан өдөртөө тухайн өдөртөө бараг загдаад дуусчих шүү дээ. Өнөөдөр бүх энэ нод тоглолт дэлхийн ямар ч хот тоглогч нар буцаал яг одоо 80-ад оны Jordan-ийн классик загварын пүүзнүүд гэлтэй. Тэгэл гараад үлэрсээ дийлдэхгүй шүү дээ. Үнэн ч дийлдэхгүй байна. Бүх од нар өмсөж чинь ерөөсөө та нар бодолтой. Та нар бодолтой. Хүмүүс ч ингэж бизнес хийгээл ингээл
хөрөнгө оруулаад тэгж нэг брэнд хараад чинь энэ үчсөө сакс тоолж байгаа брэнд дэлхийд ингэ харахчихж байгаа байхгүй. Ийм түүх байх. Онцгой нэг юм байна. Онцгой байхгүй нь бол. Тэгээ энэ үний чинь харьцуулаад та нарч. Эсвэл манай харьцуулт гэсэн харьцуулт яасан. Харьцуулт яасан бэ? Харьцуулт Найруулагч чи хязаа гарах юм бэ? Тэгсээс манай харьцуулт дугаарууд бид нар бол баг 7 хоног хагас юм баг бичсэн байгаа. Тэгээд Майкл Жорданыг хамгаалсан сууж ийн энэ чи LeBron James-ийг хамгаалсан сууж ийн би Kobe-г хамгаалсан сууж ийн. Тэгээд ер нь бол хөдөлсөн хүн сууж хөдөлсөн. Бид гурийн бол харьцуулт дугаар бол ер нь юу Базар байна. Би ч одоо ямар азар Kobe идрээдэр очив юм бэ гэж бодсон шүү дээ. Тэгэхгүй үзүүлэх гээд хэлсэн юм. үнэн билээ. Тэгээд би Kobe-г авах юм бол дуусаа мэт. Тэгээд харьцуулт дугаар дээр одоо шүл сая баажиг ануцыг харж байгаа шүү дээ. MJ-гээ шүтцсэн тий. Гэтэ манай хүн бол яг харьцуултан дээр бол LeBron-ыг шүтцсэн явж байсан. Мундаг. Харьцуулт дугаар бол бид нар ямар ч NBA-ийн финал маань дууссан хойноороо гэж бодож байна гэдэг тий. Манай найруулагч халтуур хийгээд байгаа. Халтуур яаж дуусгах юм бэ? Хийж өгөөлөө дуусчих уу? ихтэй дуусчих уу. За эдрийн цаг. Эй пепро. За ингээд өнөөдрийн пепро топ 10. Би нута бол яг өөрөө ямар нэгэн шилдэг арга бол бэлдсэнгүү. Нэг гой шилдэг аргыг харсан чинь бүр үзүүлмээр санагдаад. Тэгээд ESPN Sport Center-с NBA-ийн бүх цаг үеийн шилдэг арга plays, NBA-ийн финалийн төвөнд гарч ирсэн шилдэг арга plays. Мөч одоо юу гэж болох вэ? Тиймэрхүү их ч мэдээж хонжлын гол байх магадлал юм шүү дээ. Их гой тэр гарсан. Маш богино хэмжээнийх гэхдээ энэ тал руу орцгоё. За ингээд пепро топ 10 бүх цаг үеийн NBA-ийн финалийн төвөнд гарсан шилдэг арга plays. Нөхөрл дурлах хуваалц пепперо. Чамаа бүр санцсан байсан. Ялтын нэг их гоё хэлдэг шүү. Намаа чи чинь зүгээрээс. Ялт чинь хуваа. 10 дугаар орны нь бол Willis Reed. За Нью-Йорк Никсийн капитан төвийн тоглогч Willis Reed 70 оны Lakers эсрэгсэн финал дээр хөлн бүр гიშхийн аргагүй болсон мөртлөө 7 тоглолт дээр гарч ирсэн. Энэ бол бүр шокны байсан. Гарч ирээд Will Chamberlain эсрэг дундаа үсэрчээд 2 удаа үсрэлтэй шидэлтээ хийчээс сувцсан. Вау. Үлдсэн төв. Walt Frazier ахуулаад нөгөө бүр ийм тоолж байгаа шүү дээ. Энэ амир Нью-Йорк хүн чи явал 7 тоглолтод Lakers-ийг авсан. Нөгөө нэг Jerry West-ийн хожигдуудын нэг цуврал энэ да. 9 дугаар ойронд мөн бүх цаг үеийн өнөөдөр Kareem Abdul-Jabbar бэртэл авсан байсан 6 дахь тоглолтод 20 настай Magic Johnson rookie штэ. 47 оноо 15 самбар 7 ассистик. Түүр гарт толсон шүү дээ. Төвдөр бүр үсэрч байгаа болсон. Ба ийм үч 9 дугаар ойрон орсон байна. За 8 дугаар ойрных нь бол баруунаас зүүн гарлуу. Агуу Майкл Жорданы шийдэлт төлсөн хүмүүсийг гайхуулсан. Ингээ шаардлага байгаагүй шүү дээ шийдэлт. Гэхдээ зүгээр өөрөө орчих боломж байсан. Тэгэхэд бүр ингэж гараа. Сүүлдээ энэ хүн чинь нөгөө өөрөө ийм хэцүү даваад сорилт тавиад тэгээ тэрийг даваад финалд олд шүү дээ. Энэ бол амар та. 91 оны финал. За 7 дугаар ойронд ямар мөч орсныг бүгдээр харцгаая. За энэ бол Albert Julius Erving. Нөгөө л 1900 энэ амар тий. Хаяа оны финал. Энэ бол ер нь NBA-ийн түвэнд хамгийн cool shot гэж яриад байгаа. Одоо тийм гой ганган shot. Энээс гой ганган шидэлт ер нь NBA-ийн түвэнд байхгүй гэж ярьдаг да. Гэтэ баг нь мэдээж хожигдсон Magic Johnson. 6-ад Magic Johnson дахиад орсон энэ удаа тэр Abdul-Jabbar-аас сурсан алдарт алта. 2 одоо алтрын нэг шүү. Kevin McHale доош өгч болох байсан. Өгөөгүй өөрөө хожихоор шийдсэн. Энэ мөч орсон байна. За 5 дугаар ойронд Michael Jordan, Steve Curry-ийн усан тоглолт. 97 оны финалын 6 дахь тоглолтод би бэлэн байна гэж Steve Curry яг одоо хэлж байгаа. Michael Jordan бүр өхөд бүр бэлэн байсан. Энд дээр John Stockton доош халтарж унаад хоцорчин Steve Curry шийдэлт найдвартай байсан юм а. Энэ тоглолтыг би үзэж байсан нэлээд сайн санаж үнэхээр гайхалтай шийдэлт байсан. За хүн болгон заа юу бүр хүн болгон Jordan шийддэг гэдэг бодож байсан шүү дээ. Зөвлөлтэй бол. За 4 дугаар өрн нь бол бидний сайн мэдих Chris Bosh-ийн алдар самраас бомбог авалт Реалны байлар шид төгсгөл. Сан Антонио Спурс. Ингээл тимак бүгж авах байсан юм да. Бүр тим акер энэ дээр банкны суулгачдаг тий. Данкн хаана байсан юм бэ? Суулгах сэлгээ суулгах мэдтийна мэд. Яг суулгах би ёстой өвөг ойлгоогүй ч тэмдэг попик. Энэ үнэхээр гайхалтай. банк биш бол алдахгүй л тийм гэж. Үгүй гэнэ хөр гэнэ бүгд данкн байгаагүй тул бид юм гайхалтай шийдэлтэй гэсэн. Тий. Хизээч мартаж болохгүй мөчтэй. За 3 дугаар ойронд юу орсон байггүй л энэ бол Boston Phoenix Suns хоёрын 3 овертайм гарахад 2 овертайм дээр нийт шийдэлт хийгээд 3 дахь овертайм орж ирсэн тохиолдол байна да. Gar Heard гээд Phoenix Suns-ын тоглогч. Ганцхан секунд. Энэ бол ерөөсөө хамгийн агуу финалийн тоглолт гэж үргэлжлэл ярьдаг энэ тоглолтыг бол бүр итгэмээргүй 3 овертайм тийм. Би бинтэйг ерөөсөө би минийхээ дээр гарч явсан байлгүй. Гэтэ энэ тоглолт суралтанд Boston очсон. 2 дугаар ойронд LeBron James-ийг ESPN Sport Center оруулжээ. За энэ яг харахгүй бол
Энэ 7 тоглолтыг шийдсэн мөчлөлтөө. Шийдсэн шийд. Хичнээн Irving-ийн шийдэлт энэний дараа LeBron 3-аас хийсэн ч гэсэнтэй яг энэ мөчтөр бол ерөөсө бүх зүйл өөрчлөгдсөн. Тэгээ мэдээж Sport Center LeBron-ийн фэн шүү дээ. Гайхамшигтай блок хоёрт орсон байна. Нэгдүгээрт мэдээж хүм болгоны мэдих энэ шийдэл. Chicago Bulls-ийн өмсгөлтэй хамгийн сүүлийн шийдэл Michael Jordan last shot. Энийг олон ч удаа Michael Jordan дургу хүмүүс хэлдэг. Баярнаас растыг түлхсэн довтлооны алдаа гэж. Гүлдээ энэ бол ерөөсө pull up jumper гэдэг шийдэлтийн техник. Аимшигтай шийдэлт байсан да. Энэ тоглолтыг бас үзэж байлаа. Энэ үуч биас Jordan-ус дургуул байсан юм билээ шүү. Одоо энэ дуртайс. Sean Kemp, Beverly Penny хардаг гэсэн. Sean Kemp гоё шүү дээ. Энэ авраг одоо хүн спортын тавцангаас буух хамгийн гоё мөчч юу гэхээр авраг авах. Тэгээд тэрэн дундаа юу н онцгой юм бэ гэхээр сүүлийн шийдэлтийг хийгээд авраг авах. Jordan бол энүүгээрээ онцгой нэг ингэдэг дахин баталсан. Авраг авахгүйгээр спортын тавцнаас хамгийн гоёор буухч юу гэхээр 60 он авах. Одоо ямтыг хэлхийн мэдээ суучлаа энийгээ суучлаа өдөрсөн. Тийм л хоёр гоё хэлхийн өмнө орчтыг хэлж байгаа шүү дээ. Тийм өөр ямар гоё төгсгөл хэлтэй. Хүүхдүүд тэрээ сая 98 оны 6 тоглолтыг бүтэн бичлэгээр нь YouTube дээр бол байгаа. Бүтнээр нэг үзчих. Өөрсөндөө 2 цаг гаргаа үзчих. Энэ тоглолтын турш юу болж байгаа юм гэхээр Utah Jazz хожих боломж бүрэн байсан. Сүүлд Michael Jordan-ы амархан оруулалтыг дараад нь нөгөө Malone-дөр очиод бөмбөгийн тасалдаг байсан. Jordan өөрөө тасалсан. Өөрөө тасалсан. Ерөөсөө л тэр хүний хожино гэсэн тэр сэтгэл зүйн байдал нь ерөөсөө хүмүүсээс ингээд хамаагүй бол тасарсан байгаа байхгүй юу? Үнэхээр тасарсан. Дараа нь энэ шилдэж чинь дараа John Stockton 3 шидээр алддаг шүү дээ. Гэтэл үнэхээр John Stockton үнэхээр сэтгэл зүйв Jordan хэмжээнд тоглож байсан бол тэр 3 хийцэн л байж байгаа юм бол. Юус өмнө чөлөө шилдэлтүүдэд алдахгүй л байгаа. John Stockton азаа үзэж байгаас Jordan бол хийн л гэж хэлж байгаа шүү дээ. Ялгаа нь ерөөсөө тэр. Нэг нь азаа үзэж байгаа байхгүй шидэлт. За шидий гэж 9 бус юм бодож. Jordan бол юу ч бодохгүй. Угаасаа хожин яг хийн гэл. Тэгэл шидэж байгаа. Тэгээ одоо манай Under Armour манай нэвтрүүлгийн хувцлагч Under Armour-ын зүг байсан. Оо энэ нэрээс та айгүй гоё тоглохгүй шүү дээ. Одоо би бүр салхаа байсан шүү дээ. 100 айгүй гоё сэрүүхөө. Тэгээ жоохон угааж өмсөж байгаа. Сэрүүхөө угаацсан байх шүү. Угаацсан гээ хэрэглээ. Нэг асуулт тавьсан байгаа шүү дээ. Тэгээд Steph Curry-гийн пүзиг юу аахгүй асуулт. Тэгээд Steph Curry цувралын хэд тоглолтын цувралыг хамгийн өндөр оног авах гэдэг. Одоо ч мараа цувралын 20 тоглолтод 30 он авсан байна уу? Хамгийн өндөр оног. Тийм байна. Тэгэхээр одоо дахиад тоглолт байж байгаа учраас гялс орж бас хариултаа бичиг үрээд. Бааж ивчихгүй. Чи ч одоо Curry баахан бүз цогтолж байгаа. Энэ бол мөнгөөр аавна. Энэ үнд бол тэгээд мөнгө заах шаардлага байна. Тэгэд байсгал нөгөө Curry-тэй зураг тавих юм тий. Тэрийг одоо Facebook блоклаас тэр зургийг одоо шин зураг очиж хавлаа да. Тэр 5 жил тавилаа шүү дээ тэр зургийг. Нөгөө нэг финал гол тэр юм зургийг харах. 2-3 жилийн өмнөх юм дахиад гарч иж байгаа юм болов гэхээр л 2 цагийн өмнө тавьчихсан. Би инки нөгөө өөр хүмүүстэй зураг тавих гар тэр өөр хүмүүсүүд ерөөсөө финал гарч ирэхгүй. Durant-тай нэг авахулсан биз дээ. Тэр Photoshop. Яг шүү. Тэр чи яг ингээд зогсож хөрхи уулууд ингээд дээшийг хараад яваад очиж байгаа маа бас тэр чинь камерд үлдсэн л чав. Надад тэгтээ хамгийн гоё дөр ялтын дөр Kobe-тайгаар ирдэг сая юу гоё санагдав. Өө өмнөөс нь дус харах гэсэн шүү дээ. Гэхдээ Kobe-г яг ингээд анх болохтой тэгж бод. Хоёулаа ч бас адилхан бодолтой байсан. Айгүй ингээд баг амар залуу гарч ирэх гэж бодол үүд юм биш шүү дээ. Зугтаа үзэрч хүн чинь шал өөр харагддаг шүү дээ. Тэгсэн чинь зүгээр нэг чүрээс ясаар сороод. Яс жижигхэн байдаг ороод ирсэн чинь яалт ингэ. Чиний хувьд алдартай хүмүүстэй уулзж байсан тохиолдол. За яг хаа би ч дандаа хөгжүүлэлтээ бол дандаа тэгэл ойрхоноос их харсан л тэр чамаар хөл өмг бэлтээлэг халаалтыг гарч явах нь авах болох. Дэлхийн аваргаар мэдээж тий. Дэлхийн аваргаар тийм Месси би ч тоглолтын зөндөө үзсэн л дээ. Месси аягүй жижиг юм. Месси жижигхэн гэхдээ үл өмгч тийм биш амар. Ингээ бондор ингээд орчингууд хараад ч. Энэ дээр энэ хоёр бондор юм тааж байгаа шүү. Тэр ловроо морь зүр хараад зүр хүн нэг айдсан шүү дээ. За энэний эсрэг тоглож байхгүй ийм өргөн чэйж мичтэй юм лээ. Аягүй цоогоо гэдэг ч өргөж. Ер нь тэгтээ тэр ялгал нь аим шүү дээ. Надад бол энэ сагсчдын биерээс үнэхээр яг LeBron James тэр Melo хоёр үнэхээр амар бит. Мelo ганган залуу. Ганган тест. Миний хамгийн гайхсан би бол Russell Westbrook байхгүй. Би Westbrook-тэй нөгөө 11 оны юу дээ элед болсон All-Star-аар очоод яг буудлын үүдэн би ч өдөөний амтч сосгоч баган жимтаа баг зүггүй барьцсан. Тэгээд нэг өөрөө аваагүй юм чи хүмүүс намайг хөөчгөө болдгоо. Тэгээд Westbrook гараад ирсэн өдөөс. Тэгээд би очиж гараас их авчих гал. Тэгээд мөр хүн яг миний өөнийг нэг юугаа тайлсан бохгүй. Тэгээд дотор нөгөө бие барьсан юм уусч гурвалч ингээ гурвалч. Тэгээд мань хүний одоо бэлхүүс биш. Бэлхүүс нь одоо би ч тулахгүй шүү дээ. Бараг л миний бэлхүүсийг изүүн нараас бүр ийм нарийнх бэлхүүстэй. Тэгээ би нэг юм гурвалч юм. Тэгээ би очиод Westbrook гэсэн чинь би зөвхөн жоохон хөвгтөд гараас зурдаг намайг шууд
Жижис. Жоох биш чи өндөр оргоо. Чи ч илүү өндөр ч болж байна. Яг нөгөө хүмүүс ингэдэг л байхгүй бизнес болцсон тий. Хүмүүсээс гар үсгийг аваад цааш нь худалдадаг, зардаг, дамалдаг тийм бизнес. Тэрийг бол шууд албазар хаадаг. А хэвлэл мэдээллийн сурвалжчлууд бол гар үсгийг авах хэрэг байдаггүй. Би ч яах тэр Монгол зангаараа тий амжуулж л авна шүү дээ. Надад тэр харагдахтаа энэ KD айгүй муухайагддаг шүү. Аватар гэдэг хүн. Дөрөнд бол яг аватар. Яг гайхам. Тэр өндөр бид нар гарна бараг өгдөгийнх байдаг гэдэг. Мөч би харсан. Дөрөнд хөлөөс аваад харж байгаа. Хараад. Дуусахгүй юм чи. Бид дуусахгүй бахтай. Бид ч хамт явж. Туркд болсон дэлхийн оргоо чи очиж үзсэн шүү дээ. Ялт дээрээ хэлжсэн. Тэгээд тоглолт яг хажуунаас ямар Турк Америкт тоглож шээ. Ямар чинь. Дюрант амар юм л. Америк гişээр жоохон 2-3 тоглолт алдаад оноо явахгүй ш. Дюрант төгөл чулууг л тий. Үнэхээр тийм. Тэгээд бид нар бас үзэж байгаа юм шиг. Үнэхээр тийм л. Эхний жилд чинь за дуусгах яг үе. Бид нар юм ярьж байж. Өөж үзсэн сонирхолтой байгаа. За яри. Тэгээд илдрээ чинь хамгийн анхны жил ганцаар яваад нөхөө бүхмөө өөрөө барьж яваад хөрхий. Хөдөөний уулаад болсон юм шиг. Тэгээд дээрэс нь яг үндэ бичлэг авчихсан юм уу чи? Тэгээд дараагийн удаа нөгөө эн чи одоо юутай болоод угнаа бид гурав яваад тэгээд дараагийн жил 2 болт байсан. Тэр дараа жил би чи хаан болчиход 2 болтох юмсан шүү дээ. Тэгээд аваа явсан чи үнэхээр тэр анхны жил бол хамгийн гоё нь сүүлийн дээр Хьюстон дээр бид гурав явдаг бол айгүй тийм жоо хаалттай байсан шүү. Айгүй ингээд хаа хамаагүй оруулахгүй. Тэр том отлохоор тийм шүү. Орлондо яагаад гоё юмсан том байгуул хитрхийсэн сайн баг. Орлондо нэг гоё айгүй чөлөөтэй. Бид нар гэж үсэг дураараа ингээд явчихдаг. Хьюстон ч тийм байхгүй. Томос дээр энэ чинь дандаа том нэг нааса амар бүх юмуд нь тийм лаг байхгүй болдгоо тийм. Бид тэр зүйл гэдэг үсвэр ингээд тоглолт болох гот нь тоглолт болохгонгууд нь шууд ингээд зүр. За би нэг юм хэлчихв. Цаг сард хөл өмгөөс хамгийн сайхан нь 14 оны Бразил шиг тоглосон ш нээлтийн тоглолт. Нээлтийн тоглолтын дээр бразилчууд нь бүгдээр ярьж тэр дунд нь уушаа тэр төрийн дуулын сонсох үнэхээр гоё юм бэл. Бразилчууд нь аян дуус ч өгөлдөн ш тэ. Өглөөд авах ч цэнгэлгээр өглөөд тэгээ үг нь мэддэг бол өвчөр санагдсан. Зайчуус гэж өөрөө гүг нь орж өгүүлсэн чинь. Би бас ганц юм ярьж идэггүй. Манай бажеттай хамт явахлаар ингээд айгуус тийм сонир сэтгэлдэртэй. Очоод салбаатаа бид нар ч ажиллах ёстой ш нь сурчлага уншаа stand up байгаад яриамаар аваад манай хүн алга болчихдог. Гадуур явж баг хүмүүс зураг авах гэж. Тэгэл би ч Роузи хажууд очоод ярьцлага. Гэтэ би хамт зураг авахлаг байхгүй. Манай хүн ч авахлаа. Тэнгүүдээ нөгөө зураг оройн зочд буудал бидэд гайхуулаад байгаа. Энэ хараа хамт явж байгаа юм шиг. Хамт явцсан шүү дээ бид нар хамт явцсан байхгүй юу? Би Роуз бас хажуураас нь хатсан байхгүй юу? Бид нар өөрөө гайхуулаад байгаа байхгүй юу? Энэ хараа би Роуз зэрэг авсан. Энэ хараа pop дээр энэ хараа би хажууд чи яг яваад байгаа шүү дээ баач. Чамд тэд зурагч юм байгаа мó? Байхгүй л дээ. Зураг түүг болж үлддэж шүү дээ эдрээ. Бити өнгөрөлтөө гэдэг байхгүй юу? Хамт танд зураг байна уу? Ярьсан авч явах зураг авч байгаа юм аа. Хамт авах. Гэхдээ би яг ингээд бултж явжгаад хамгийн гой бичлэгүүд хийчихдэг байхгүй. Тиймээд сэргэлэн. Тэгээ баачи байгааг бол бид нар одоо зураггүй ч ирэх байсан юм. Тэ. Одоо нэг Японоос балаг наа. Гой гарч тэ. За. Бетокийн энэ дугаар энэ хөрөд өндөрлөж нэлээж хуучилчлаа. Сайханжуулаа зуны цаг ирсэн юм чинь яриа хөрөө олшроод. За тэгээд финалийн тоглолт маань эх 7 хоног дуусчих واخ. Эх 7 хоногт бид нэр юу ярих вэ? Одоо зөвлөлтөй гарамарцсан гаврдахгүй гарах харьцуулах. Тэгээ одоо нөгөө драфт NBA Award 2 үлдчихэж. Тэгээ одоо бүх одоо мэргэжлийн спортуудын ерөнхийдөө юм дуусчлаа шүү дээ. Хөл өмг сагс. Одоо ерөөсөө 100 амлалт хөдөө гарыг. Бид нар драфт болсны дараа бид нар багуудынхаа нөгөө чөлөө тагадаас хэнийг авах. Тэр өстэй амар юм болно шүү. Чөлөө тагадын захаас хэнийг булгаалах вэ? Айгүй чухал юм байна. Тэгээ драфтын дараа. За амталтын өдөр айдтай сайхан өнгөрүүлээ, үчиг сайхан өнгөрүүлээ. Эх 7 хоногийн энэ цагтаа иргээд дуулцлаа баяртай үзэгчтэй. Bye bye. Like shit. Playing in the paint, I see. It's my favorite place to draw fouls. Why are you still here? I thought your bannermen left long ago. Do you think they can make it home without you to carry them? How about a quick duel, James? 1-on-1. Just like old times. I don't have time for your games, Brody. Some of us are still in the playoffs. You're right. I'd hate to break those second most valuable ankles before your next series. Ay, you're coming to my casa with so much salsa. Do your worst, bitch. Very nice. A double Shamgad into the answers crossover. Impressive. Actually, that was Tim Hardaway's. Oh, sorry. I was supposed to let you get the rebound, right?
Now this move here, I used it for my 20-second triple dub. I use this one for my 40-second. I don't know why you don't come to Houston more often. You clearly love to travel. Oh, this from a man who leads the league in turnovers? Not anymore. Game point, James. Time to show off those renowned defensive skills. Ah, but actually, my defense is much improved. In fact, if you look at the numbers, you will see that I contested over 8 shots per game. Third most amongst guards. Oh, mother foil! We could have had it all, James, if you and the serpent hadn't slithered away. Okay, Ross, like this isn't what you wanted all along. To finally be the man, or the triple doubles, the realm MVP. Now he does what he wants, right? Everything except win. Now, if you excuse me, I have to get my ass kicked by the Spurs. And get his ass kicked, they did. Though Sir Beard and his bannermen won the first battle, House Spurs proved too strong, vanquishing House Rockets in 6 games. Elsewhere in the West, House Warriors made quick work of the Brotherhood with one banner and sent House Yaz to a swift demise. When the Pop King and his soulless army tried to stop them, they found silver was no match for gold. Over in the East, the Hammer of Akron smashed rebellions from House Pacers and the Canadlings. All eyes turned to the 1 seed, but the King of the 4th proved merely the King of 4th place. And so it was written, King James and the champions of Boleros against the most powerful house the realm has ever seen. Okay, well, maybe second. Second? Who's first? Obviously, it's Sir Jordan and his 96 Bulls. Well, some say it's the Bulls, but others argue it's the Showtime dynasty right here in Los Angeles. How do we become a dynasty again, Lord Magic? I want to become a dynasty. Well, the first step is to trade all the little buggers who send inappropriate ravens. Then we sign big-time free agents. Like Paul George. And thirdly, we build through the draft. From the fire you are born, my little Lonzo. The triad of balls will make the realm shake. Go forth and get us our 1 billion gold. That's my boy! Хосууд хоорондоо яриа үнэгүй. Би брэнд